За, Сонгон хайрхан дүүргийн 33 дугаар хорооны энд бөөр булаг гэ газар байна. За буугаад ирэхэд энэ яг эхэн дээр нь нойл харагдаж байна. Нийтийн задгаа нойл харагдаж байна. За тэгээ тийшээ байгаа юм шигэд олоход их төвөгтэй газар байна. Гэтэ урц олоод ирлээ. Очоод харъя. Тэгээд сахунцар бактери, эцсийн сахунцар бактерийн тест хийгээд үзье. За ингээд бол энд бол мал амтан бол нэг орж ирэх юм байна. Хашаасан байна. Гэхдээ хашаасан боловч хашаа нэгээд энэ тэндгээр ингээд цуурч одоо энэ нохоо мохоо ингээд ороод ирдэг юм байна. Тэгж харагдаж байна. За ийм булаг байдаг юм байна. За эндээсээ гараад энэ эхийг нь бол бас бетоноор одоо хамгаалах гэж үзчихээ. За ингээ харахад бол энийгээр яг дээшээ даваа цаашаа орчхоор харагдаж байна. Хүн орчхоор. Тэгэхээр ороод хүн мал амтанд бохирдуулах магадaltaй байна. Тэгэхээр энийг бүр ингэж хаах хэрэгтэй байх. Бүр тор мор татаж. За тор уулан татсан юм байна. Тэгээ тэр нь байхгүй болчих. Тэгээ уул нь бол яг ингэж хийж байгаа нь маш зөв. Яваз. За Сонгон хайрхан дүүргийн 33 дугаар хороонд идэх бөөр булаг гэдэг энэ булаг дээр бас олон хүн уудаг юм аа гэд хүсэлт над руу нилээ хэд ирсэн. За чатаарч ирсэн комментүүдээс бас ирээд ирсэн. За тэгээд энийг зориод ирлээ. За хотын төв бол одоо санаа тийшээ байгаа энгийнээр. За энэ бол яг мэдгүй хүмүүс бол энэ яг юу юм бэ? Тахилтын эцэст юм байна. За дээж усаа авчээ. Уул нь яг ингэж турбаагаар шийдэж байгаа бол энэ их маш сайн жишг байгаа юм аа. Тэгэхээр одоо энийг би бохирдууллаа гэж одоо санаатаа санамсаргүй те. Тэгэхэд ийшээ ингэж давж бохир ус орохгүй шүү дээ те. Тэгэхээр уул нь ийм шийдэл маш сайн. Гэхдээ сул тал нь бол энэ ингээд юу ач энэ минийгээ ингээд уул нь хамгаалсан боловч одоо хүн ч юм уу мал амтан ч юм уу ингээд юу ачжээ. Эвдлээд за магадгүй энэ өөрөө бас нөгөө нэг газрын одоо цэвдэгтэй газар бол өвөл зун ингээд гисээд өвөл хавар ингээд хавар намар гисгэд бас ингээд хатуу бетоноор хийчүүл гисээд ингээд эвдрээд идэгэж магадгүй. За хүнийг бас буруутгахаас илүү. Тэгэхээр тэр үед бол бас юу яатсан жишээнүүд байна лээ. Хашаагаа ингээд пяур одоо пластмас хашаагаар хийцэн тэр нь тэгээд нөгөө газрын хөлдөж гисгийг нь одоо шингээдэг тийм сайн жишээнүүд бас байсан. За одоо энэ дээр бол маш энгийн тест байгаа. Гидсийн сахунцар бактери гэдэг тест. За гидсийн сахунцар бактери бол хүн болно одоо мал амтны одоо бүлээн цустай амтны гидсэн дотор байдаг бактери юм аа. Тэгэхээр энэ усаас дээж авахд хэрвээ илэржээвэл одоо энэ ус гидсийн сахунцар бактери бохирдсон буюу энгийнээр бол одоо баасаар бохирдсон гэсэн утгатай байна. За тэгээ энэ дээр яаж харагдах вэ гэхээр одоо ингээд авахаар шар өнгөтэй гоц сая яагаад гэвэл би энийг одоо бактерийн хоол хийжлийн сая ингээ хийгээс ихсэрчж байгаа. За 48 цаг харна. 48 цагийн дараа шар хэврээ байх юм бол одоо энэ ус маань цэвэр байна. Эцсийн сахунцар бактериэр бохирдоогүй байх гэсэн үг. Ногоон өнгөтэй ингээд илэрх болох юм бол позитив буюу те эерэг буюу эцсийн сахунцар бактериэр бохирдсон байна гэсэн үг. За тэгэхээр 48 цагийн дараа авъя. Миний авж байгаа 30 үлд дээж юм байна. За яг 48 цагийн дараа бөөр уулгаас авсан дээж. За ногоорч харагдаж байна. За позитив буюу эерэг. Тэгэхээр энэ дээжинд бол гидсийн сахунцар бактери байна. За би нэг одоо тэ гайхахгүй байна. Ягаад гэвэл нэг их хэсгээ яг хамгаалж чадаагүй байлээ. Хамгаалах гэж оролдсон боловч нөгөө нэг нураад унтсан. Тэгэхээр тэрийгээ бас нийт тэргуунд одоо уцаж тэ хамгаалах хэрэгтэй байна. За тэгээ эндээс бол маш олон хүмүүс уудаг гэж байгаа юм. Тэгэхээр магадгүй яг энэ дэр фокус ч нийт тэргуунд одоо тэр хороонд хийх ёстой ажил ахаа гэж бодож байна. За бөөр булгийг анзаарсан бол энэ юу гэж байна. За яав тэр нь бол нэлээд хог ихтэй байна. За тэр бомбтой машинатай харьцуулахад бол бас нэлээд нөгөө хог ихтэй байна. За тэгээд энэ дээр нөгөө хаалга уулна гээ хийгээд уулна гэдэг нэлээд том ингээд диаметртай ингээд хашиж авсан байна л да. Гэхдээ энэ нөгөө хаалга бас нөгөө хаахгүй орхичод идэв байна. За төгжиж орог бунууд байхгүй болсон юм да. Тэгэхээр магадгүй энийг бүр ингээд өөрөө одоо хөндийн хүчээр хаагддаг хаалга маалга хийх бол энэ хаалга нь уртсан байна. За тэртэлтэй бас нэг бүр ингээд нэг торын хүчээр ингээд яагаад авцсан байна. Одоо өшөглөөд ч юм уу эвдлээд авцсан. Тэгэхээр нөгөө нэг амтэн шууд орох боломж нь бүрдчихэд байгаа юм.